Дөрөвдүгээр дэд сэдв. Малчин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хуваарь хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачлагыг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгэлсээр дэмжин туслах хэлбэртэй байна. Малчин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хуваарь хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих зорилттой жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкар дамжуулан олгоно. Ажил олоход хүндрэлтэй иргэн, материал, төвхийд, үр, бордоо, мал тэжээвэр амтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахд зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө. Нийтийг хамарсан ажлыг ажилгүй иргэн, ажилгүйдлэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон ажилгүй иргэнийг төр хугацаагаар ажилуулах, орлого нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээний хэлбэрээр зохион байгуулна. Гамшигын хор усшийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагаас нийтийг хамарсан ажлын төр хөтөлбөр хэрэгжүүлж болно. Нийтийг хамарсан ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад зардлыг орон нутгийн төвөөс болон аж ахуйн нийж байгууллага гаргана. Нийтийг хамарсан ажлын нэг цагийн хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна. Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажилуулгатай холбоотой гаргасан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажилуулахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ. Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Гэрээний үндсэн дээр бусдаар маллуулж байгаа мал бүхий иргэнийг ажил олгогчийг дэмжих ажил олгогчид хамруулна.